Та хүүхдүүдээ ад жаргалтай иргэн болгож өсгөхийг хүсэж байна уу? Дэлхийн 3 твээс хүүхэд хүмүүжил. Ээжүүдийн амьдралын хэв маяг. Өөрсдийгөө сарсан сонирхолтой челленжүүдийн талаар Raising Clover подкастаараа 7 хоног бүрийн нэм гарагт ярилцах болно. Та бидэнтэй өөрсдийнхөө санал бодлыг YouTube болон Facebook хаягаар маань хуваалцаарай. Мөн челленжүүдийг мань хамтаа хийгээрэй. манай подкастыг сонсож байгаа танд баярлалаа. За юу байцгаана хэдүүлээ өнөөдөр ээлжит дугаараа тэгээд бэлэн болоод байна. Өнөөдөр болохоор яагаад хүүхдүүд тоглоомоо булаацдаг вэ? За мөн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ талаар жаахан зүйл хэлж ирээд хоорондоо ярилцъя гэж хэлсэн байгаа. За тэгэхээр ер нь бол хүүхдүүд хоорондоо тоглоомоо их булаацалддаг. Ах ихтэйгээ ч байна, бусад хүүхдүүдтэй ч байна, тоглоомоо айгуу булаацалддаг. Юуны төрөнд хэрвээ та хүүхэдтэй мэдээж ингэж хэлдэг гэдэг их маш цөөн байдаг бах. Гэхдээ бас бүр огт байдаггүй биш байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ хэдэн миний хэлж байгаа хэдэн зүйлсийг та хоёр маань сонсоод тэгээд энэ дээр нэг дүгнэлт хэлээрэй за. За тэгээ. За хүүхдтэй тоглоомороо ганцаараа тоглоорой гэж хэлдэг. Хүүхдтэй гоё шин тоглоом авч өгчөө. Тэгээд тэрнгээр нь ингээд бүсэлснээр нь бүр өөдчлэн тоглохгүй зүгээр ингээл өгчөөл тэгээд буцаа хураагаад авчдаг ч юм уу тий хадгалдаг. Эсвэл бол тоглоом авч өгөх зайн хол болвол буюу за барагтай л тоглоом авч өгдөггүй болвол тэгвэл бас нэг их нийгмийн харилцаанд оруулаад байдаггүй бусад хүүхдүүдтэй тоглоулахыг илүүд үздэггүй болвол за тэгээд дээрэс нь хүүхдээ хоолоо идчих яхад нь тэгээ идэхгүй болонгууд нь бид нар чинь ер нь тэгдэг штэ хоолоо идэхээ болонгууд нь татаараад ангууд нь аав нь энэ хоолыг идлээ шүү миний углаас идчих гэдэг юм уу тийм. Иймэрхүү газ идчихтэй шахаад хоолоор шахаад идэх юм. Мөн дээрэс нь хэрвээ хүүхдүүд ингээ хоорондоо тоглож байгаа тоглоомоо булаацчих юм бол тэр үед хөндлөнгөө оролцож шүүгч мэтэр ханддаг болвол одоо бидний ярилцах байгаа подкастыг сонсоорой гэж зөвлөмөр байна. Та хоёрын хувьд ер нь бол таны хэлсэн зүйлсийг сонсч ийсэн удаа өөртөө нэг хоёрын хэлж ийсэн удаа эсвэл тийм эцэгчүүдтэй таарж ийсэн зүйл байгаа юу? За миний хувьд яг ярьснаас ч сонсоход тэгтээ нөгөө одоо манай хүүхэд том хүү маань нэлээд том болсон болохоор бас өөр гэж магадгүй тоглоом болвол айгу хол зайтай авч өгдөг юм байна. Ойрхон бол авч өгдөг. Тэгээд харин одоо нөгөө баг хүү дээр болохоор хаяа дийдэм маа нөгөө хоол идэхгүй байвал нөгөө нэг хоол идэхгүй яг сатарна шүү дээ эсвэл идэхгүй гэдээ дургуулах юм бол агаад нөгөө ахт нь тэгвэл агаа нэтлээ шүү гэдэг юм. Хаяа дийдэм байна. Шигтэй. За миний хувьд болохоор зэрэг би энэ болгоныг бол аль болох хэрэгжүүлэхгүй хичээд юм байна. Жишээлбэл ганцаархан тоглоомоор тоглуулна гэхээр зэрэг аль болох би багаас нь хүүхдээ бусад хүүхдүүдтэй хамт тоглуулж өсгөхийг хичээсэн. Ялангуяа том хүүгээ болвол тэгж хичээсэн. Баг хүмүүс таанд коронавигоос болоод бусад хүүхдэд тоглоход хэцүү байгаа болохоор зэрэг яг ахтайгаа тоглож байгаа хаа очиж хахад байгаа. Тэгээд тоглоомыг бол хүснээр нь бол тоглуулт юм байна. Хүснээр нь ердөө хурааж авдаггүй. Тэгээд зөвхөн орой одоо унтахт нь бол орондоо орсон хойно тоглоомнуудыг нь хураадаг ч юм уу эсвэл өөрсдөө унтахынхаа өмнө тоглоомнуудаа хураагаад унтдаг. Тэрнээс биш тоглоомыг нь бол хүснээр нь бол тоглуулт юм байна. Тэгээд бас ойрхон тоглоом авч өгдөг.
ерөнхийдөө манай хүүхэд манай том хүн бол зөндөө тоглоом ойр орхоо ахуултыг. Тэгээд одоо бүр өөрийн гэсэн нөгөө карманы мөнгөтэй болсон, халаасны мөнгөтэй болсон болохоор тэрийгэ цуглуулж агаад өөрөө би энэ тоглоом аавна гэд цуглуулж байгаа тэрүүгээр тэгээд өөрөө хэрэг баяр ёслол болохгүй өссөн тоглоом авах боломжгүй бол одоо мөнгөөр авдаг болчиход байгаа. Тэгээд шүүгч баягаар бол бас оролцохыг хичээдгүй. Ялангуяа манай хоёр хүү хоорондоо одоо тоглоом булаацалж байгаа тохиолдолд аль болох өөрсдөр нь шийдвэрлэхийг хичээдэг. Тэгээд би болохоор зэрэг нэг өөрөө том айлын том байсан болохоор зэрэг нөгөө айлын том хүүхдийн зовлонг мэддэг. Нөгөө нэг тоглоомоо дандаа дүүтэ өгч гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү байдаг. Тийм болохоор зэрэг би том хүүгээ хийхгүй тулд болохоор зэрэг би том хүүгээ юу адэ. Хэрв чи өөрийнхөө тоглоомоор тоглож байгаа бол чи өөрөө дүүтэ би хэлээд те би өөрийнхөө тоглоомоор тогломоор байна гэд хэрв дүү чин булааж аваад байх юм бол чи өөрөө тэрний эсрэг гүйцэтгэдэг. Тэгээд манай хүүч гэсэн манай хүүд том хүмүүс даанч нэлийн зөөлөн сэтгэлтэй хөвт болохоор зэрэг дүүгээ жоохон уурлаад уйлыг над унангууд нь за аав гэд өгчтэй. Өөрөө тоглоо. Тэгээд нэг бодлын бол за яг манай хүү өөрөө одоо том хүмүүс маань өөрөө шийдээд те тоглоомоо дүүдээ өгч байгаа боловч нөгөө бодлын бас өөрөө хэрэг үнэхээр тогломоор байгаа бол бас тэрнийхээ ард зогсоод би өгөхгүй гэд ингээд жоохон хүчтэй тийм зоригтой зогсох хэрэгтэй болов уу гэж боддтой. Тэгээд аавч гэсэн хэлтэй хэрэг чи өгмөөргүй байгаа бол битгий өг гэж хэлдэг байхгүй. Тийм юм байна. За яг өнөөдөр ярих байгаа зүйлээ маань та бараг базаад ярьчлаа. Ер нь бол бид нарын өнөөдрийн сэдэв маань хүүхдүүд тоглоомоо булаацалддаг буюу тэр чинь одоо харамлах зан тэ харамлах тийм мэдрэмжийн талаар хэдүүлээ ярьсан. Тэгэхээр юуны өмнө нэг анхаарах ёстой зүйл маань юу вэ гэхээр 4 хүртэлх насны хүүхэд бол өглөгч зан, өгөөмөр зан гэдгийг ерөөсөө ойлгодгүй юм байна л та. Тэгэхээр тэрийг хэдүүлээ аягуулсаа анхаарах хэрэгтэй эцэгчүүд маань тэгхгүйгээр шууд тэ чи хуваалцах ёстой, чи өгөх ёстой, чи найзтайгаа хамт тоглоомоо тоглох ёстой гэж шахаж шаарддаг болов тэр нь ихэвчлэн ер нь бол 4 хүртэлх насны хүүхэд тийм өглөгч зан гэдгийг яагаад тэгээд байгааг ерөөсөө ойлгохгүй эргэлзээтэй үлддэг байна. Хэрвээ тэг өөртөө хүсэх юм бол өгнө, хуваалцсан, хүсэхгүй байх юм бол хүнд ч юугаач өгөхгүй. Тийм л насны тийм юу байд юм байна л та хүүхдүүдэд. За. Тэгэхээр одоо энэ нөгөө тоглоом булаацалдах, харамлах энэ зүйл маань бол хүүхдүүдийн хувьд нэгдүгээрт ах ихч дүүгээсээ харамлдаг тий. Насны 4 холбоо үед бол бүр хоорондоо юмаа булаацалдах нь илүү элбэг байдаг юм шиг санагдаж байна. Түрүү анхаагийн маань хэлснээр хүүхдүүд нь нөгөө насны зөрүүн жаахан хол болохоор бас харцангуй гайгүй гэж хэлжсэн. Насны зөрүү ойрхон буюу монголчууд тэрсгэн хүүхдүүд гэж ярьдаг шүү дээ. Тэрсгэн хүүхдүүд бол илүү их юмаа булаацалдах нь илүү байдаг юм шиг те санагддаг. За энэ талаар бишвэрт нь хэлээсээ жаахан ярьсан. Хоёрдугаарт бол бусад хүүхдүүдээс буюу гадаа тоглож байх үедээ, тоглоомын талбай дээр байх үедээ өөр бусад хүүхдүүдээс тоглоомоо булаацалдах, харамлах эсвэл өөр хүүхдийн тоглоомыг тоглохыг хүсэх талаар хэлээ ярьчихнаа. Дүүжих хоёроос нэгэн асуултыг бас асууя гэж бодож байна. Танай хүүхдүүд ер нь хоорондоо юмаа булаацалддаг уу? Хэрвээ булаацалддаг болвол энэ үед хэнийхэн талд яаж асуудлыг шийддэг вэ? Сая хишиг их болохоор ер нь өөрсдөнгөөр нь шийдвэрлэх хичээдэг гэсэн утгатай юм ярьсан тий. Одоо нэг арай жаахан дэлгэрүүлээд ярих юм бол ийм байсан байхгүй. Манай том хүүг цэцэрлэг төгөхөд тэгжсэн том хүү маань яг нэг настайдаа цэцэрлэгт явж ирсэн. 14 сартайдаа. Тэгээд цэцэрлэгийн багш нь ингэжсэн. Хэрэг хүүхдүүд хоорондоо муудалцах юм бол хооронд нь
цэцэрлэгийн багш нь оролцдог вэ гэсэн. Хэрэг хүүхдүүд бүр ингээд би бинийг хазаж ярихгүй л бол тий ердөө оролцдог. Энэ бол өөрсдийнх нь асуудал өөрсдөө шийдэх ёстой гэд тэгчихсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь дөнгөж нэг настай хүүхдүүд чинь тий одоо ангид байгаа хүүхдүүд нь зөвхөн 1-3 настай тийм одоо яслын хүүхдүүд байсан. Тэгэхэд чинь тэгж хийдэнгүүд нь манай нөхөр битээр амар шоконд орж исэн байхгүй. Бөө ямар амар юм бэ одоо хүүхдүүд ингээд би бинийг одоо бараг хазаж урж одоо гэмтэхээс нааш бол ердөө хооронд нь орддог юм байх та гэд. Тэгээд дараа нь ерөөхдөө ойлгосон л та хүүхдүүд маань бол ерөөхдөө өөрсдийнхөө муудалцлыг бол өөрсдөө болоод шийдэх ёстой байна л да. Тэгээд за хин дийлж гин гэдгээ одоо нэг нь дийлчихвэл одоо тэгэл тэр нь дийлээд авчиж гин гэсэн үг. Тэгээд дараа нь тэгэл нөгөө хүүхд маань за эндээ дийлдэхгүй тул яах ёстой вэ гэдгээ өөрөө бодож авах ёстой юм байна. Тэгээд тэрийг бол тэгж ухаарсан. Тэгээд дараа нь баг хүүгээ битээр одоо баг хүүгээ гаргахтаа бол одоо манай хоёр хүү ч гэсэн хоорондоо бол ерөнхийдөө одон насны зөрөөтэй. Тийм болохоор зэрэг тэгж ойрхон бол юма булаацалтах нь бол баг. Гэхдээ манай баг хүү маань том болоод яг нөгөө нэг агаагаа юу хийж байгааг нь яг дуурайх дуртай байхгүй юу? Агаа нь юугаар тоглож ийн яг тэрийг нь хийх гэж хичээдэг. Хойноос нь одоо юм дээр авирна уу яг л тэрийг нь хойноос нь авирахыг хичээдэг. Ингээд яг агаагаа дуурайх гэдэг. Тийм болохоор зэрэг агаагийнхаа яг тоглож байгаа юмыг яг авах гэдэг болохоор бид хоёр том хүдэ угаасаа хэлсэн. Одоо чиний шийдэх асуудал тий би сая урд хэлсэн шүү дээ тий. Чиний шийдэх асуудал хэрүү чи тэр дүүдээ өгмөр байгаа бол үг, хэрэг өгмөргүй байгаа бол битгий үг гэдэг хэлжсэн. Тэгээд хамгийн гол нь яг би энэ шийдвэр дээр хүрхий санаа төрсөн юм юу вэ гэвэл би нөгөө подкаст сонсч байсан юм. Тэгээд тэр подкастн дээр ингэж ярьж ирсэн хүүхдийн мужлийн талаарх подкаст нэг эцэг их хоёр ингэж ирсэн. Одоо тэд нэр 4 хүүтэй айл юм байна л да. 4 хүүтэй айл. Тэгээд хүүгүүд нь хоорондоо ердөө муудалцдаггүй гэж байгаа аахгүй юу. Тэгээд айсаас муудалцсан ч гэсэн өөрсдөө ингээд шийддэг ердөө аав ээж хоёр дээрээ ирж ингээд гомдол мэдүүлдэггүй. Яагаад вэ гэвэл аав ээж хоёр нь хооронд нь оролцдоггүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор зэрэг нөгөө нэг Монголын нөгөө нэг уламжлалт арга хэрүү ах чинь одоо илүү эрхтэй гэсэн үүднээс ханддаг. Одоо ах чинь чамаас авах болохоор зэрэг илүү эрхтэй. Ах чинь тэгээ шийдвэрээ гаргах ёстой гэсэн. Тэгэж одоо тэгээд хэрүү энэ бүх ах чинь одоо жишээлбэл буруу шийдвэр гаргасан ч гэсэн одоо ээж аав нь юутай загиндгүй одоо зөвхөн ахтай нь яг уу ингээд дүүг нь байхгүй хойгоор одоо ярилцаад чиний энэ бол бит хоёрт таалагдаагүй шүү. Ерөнхийдөө буруу байсан шүү гэж хэлнэ үү гэхээс ш. Одоо чи буруу үйлдэл хийлээ. Одоо чи энийгээ дүүдээ өг гэлээ дүүгийнх нь өмнө загнаад ингэдэг үү. Яагаад тэгдэг вэ гэвэл ийм юм байна л да. Хэрв ингээд ахыг ингээд загнаад чи дүүгийнх нь өмнө те чи наадаа дүүдээ өг чи одоо дүүгээ уйлуулаад ахын чи хүчөөчтэй гэл тэгдэж штэ тий. Зарим эцэг өвчөөч чинь. Тэгээд ангууд нь одоо ах эгчнэр нь бүр дургуун хүрээд бүр ингээд дүүгээ шоглоод идэм байна л да. Дүүнрийгээ шоглоод бүр аав ээж хоёрынхоо харж яхад нь шоглоод хараагүй яхад нь шоглоод идэг. Тэгээл тийм хэрүү тэгээд харин ах эгчнэрт нь тэр хариуцлагыг нөгөө чи шийдэх хэрэгтэй. Чиний зөв буруу байсан ч гэсэн чи өөрөө шийдэх хэрэгтэй гэх юм бол арай нинжин сэтгэлээр хандаг. Миний дүү маань ингэж байгаа юм чинийг нөхчий доо гэж гэдэг ч юм уу тийм ээ. Тэгж ханддаг юм байна. Тэгээд тэрнээс би санаа аваад бодохдоо за тэгвэл би ч гэсэн том хүүдээ арай илүү эрх өгье тий. Илүү эрх өгөөд тэгээд хэрүү манай хүмүүс маань тэгээд шийдвэрээ гаргаад өөрөө тэгээд байна гэдэг. Тэгээ манай нөхөр эхлээд болохоор зэрэг эсрэг байсан байхгүй юу. Заавал одоо ам гэхээр ах нь гэхээр зэрэг заавал тэгэж бүгдийг шийднэ гэж юу гэдэг ингээд тэгсэн байхгүй. Тэгээд бид хоёр ярилцаад за манай том хүү угаасаа тийм нинжин тэ сэтгэлтэй угаасаа тийм гөөмөр хүүхдээ юм чинь нэг их дүүгээ тэ албаар уурлуулаад ч юм уу албаар тийм
буруу шийдэл гаргаад байхгүй гэдгийг нь ерөөхдөө мэдэх болохоор зэрэг манай нөхөр за хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо бол өөрөө хүлээн зөвшөөрсөнтэй бол дуртай байгаа бүр ч хайрамчтай хүүгээ том хүүгээ тэгдэг ахгүй чи хэрэг өгмөөргүй байгаа бол битгий өгөөдэй л та түүгээ 2 секунд орилонгууд нь уймаа өгчих ингээд тэгдэг болцсон. Дараагийн асуултыг би хинээс анхаагаас асуучих. Одоо саяны энэ зүйл дээр яг гişгчийн ярьсан зүйлтэй холбоотойгоор жаахан өөрийнхөө тайлбарч гэх юм уу тэр зүйлээ хуваалцчих гэж бодлоо би. Тэгээд яг сая ярьсанчлан дийлэнх би яг гадаад хүмүүсийн ядыг сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн монгол хүмүүс болвол тэ дийлэнх хүмүүс ингээд дүүж үлээжтэй дүүдөө өгчүүчтэй за чи том анаа нэж чи том ахан нэж дүүгээ харалтаа дүү чи хөөр хант уйлаад штэ гэдэг ч юм уу. Тэгээ эсвэл за чи дүүдээ өгчхөө тэгээ дүү чин жаахан тоглож байгаад уйд харан чи авчих. Тэгээ яг нэг иймэрхүү хандлага гаргаад идэг юм шиг санагдтiin. Тэнгүүд яг ийм хандлага чинь тухайн ахтан эгчтэн тэгээ яг ямар санагдах бол ямар их шудраг бус санагдах бол гэдэг талаас нь бодож үтсэн. Тэгээд манай хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ хоорондоо юмаа булаацалдах үед нь би бас яг тэгдэг байхгүй юу. За чи дүүд өгчөөчтэй том их чинь юм байж гэдэг. Тэнгүүд манай охин дүүд өгөхээр эн чинь шудраг бус байна гэж надад хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ үнэхээр шудраг бус явдал. Тэрийг би мэдэхгүй байгаа. Аав нь мэдэхгүй байгаа. Тэгээ бид нар яагаад гэвэл том хүмүүс учраас би тэр хүүхдийн өмнөөс харж чадахгүй байх гэсэн үг байгаа даахгүй. Тэгээд хэрвээ энэ үйлдэл ингээд байнга олон дахин ч юм уу эсвэл ер нь байнга энэ үйлдэл давтагдаад ах юм бол түрүүний одоо хишиг их хэлсэн шүү дээ. Үгүй ах нь албаар дүүгээ шоголдог ч юм уу тийм болно гэдэг. Тэр бол үнэхээр тийм бол үнэхээр үнэн. Дүүгээ үнэхээр улам ингээд хайрлах уу аль эсвэл аав ээжийн анхаарлыг татахын тулд аав ээжийн анхаарлын төвд нь орохын тулд илүү дүүгээ шоголдогч гэдэг юм уу одоо тиймэрхүү үйлдэлүүд ахигч нараас гарч эхэлдэг юм байна л да. Тэгээд бид нар ч гэсэндээ ер нь бол тийм шүү дээ гоё бид нарыг гоё ингээд тоглож байхад тоглоомоо дүүдээ өг гэвэл том хүмүүс биднэрт яг ямар санагдах бол яагаад би тэрэнд өгөхтэй ингэж би бол бодно. Яхаараа би өөрийнхөө юмаа тэрэнд өгөхтэй ингэж би бол бодох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол угаасаа зөв биш арга барил болчиход байгаа. Тэгээд хоёрдугаар дараагийн асуудал яагаад зөв биш асуудал вэ гэхээр хэрвээ та дандаа ах эгчээс нь дүүгийн өмөөрдөг буюу дүүд нь илүү давуу эрх өгдөг болвол дүү нь ямар нэг юм болох юм бол цаашдаа амьдралт нь ямар нэгэн зүйл болох юм бол үргэлжил танд хэлж танд ховлож асуудлаа шийдвэх гэж хичээдэг болно. Яагаад гэвэл нэг тийм гоншгонсон л болно л гэсэн үг жаахан муугаар хэлэх юм байна тий. Тэгээд яагаад гэхээр хүүхдүүдийн дундах асуудлыг эцэгчүүд нь байнга хөндлөнгөөс оролцоод шийдэж өгөхгүй л хичээгээд байх юм бол хүүхдүүдтэй нь тэр асуудал нь шийдэгдэхгүйгээс гадна хүүхдч улам л тийм гоншгоноор бүх зүйлээ танаар шийдвэрлэхийг хичээдэг өөрийн гэсэн толгойгүй нэг гэсэндээ болно. Дээрээс нь хүүхдүүд ч улам л их муудалцсан болохоос биш та дондор нь орж шийдснээр дараа нь асуудал дээрдэн гэсэн үг бол биш юм байна л да. Бас заримдаа нэг ийм юу гардаг штэ. Манайд бас ийм жишээ гардыг. За хоорондоо булаацлангууд нь бэл энийг хэн ч авахгүй, чи ч авахгүй гэж ингээд тоглоомыг нь аваад хүүхдүүдийнхээ гар хүрхгүй газар ч юм уу тавих спортуулсан хүрхэн дууртын тоглоомыг хэнд нь ч өгөхгүй байх. Тэр нь бол ингээд ээж аавын хувьд бол шудраг юм шиг санагдаж байгаа. Баггүй юу? Тэгээд санагдаж байна. Ер нь хэнд нь ч өгөхгүй байх нь би хэний ханч талд нь орохгүй байх гэж ээж аавд боддог тий.
энэ нь бас гэхдээ тиймч оновчтой зүйл биш юм байна л да. Яагаад вэ гэхээр яг тухайн үед тэр асуудал тэрний булаацдах асуудал нь заахгүй юм гэсэндээ энэ зүйл дахин давтагдана. Яагаад гэхээр шийдэл бол биш учраас энэ бол шийдэл биш. Зүгээр тухайн үед асуудлыг түр зур одоо гал унтраах л зүйл болж байгаа юм байна та. Тэгээд үүнээсээ үүдээд яадаг вэ гэхээр нөгөө эгчин дүүдээ уурладаг ч юм уу те чамаас олж би энэ тоглоомороо тоглож чадхаа болчихлоо. Чамаас болоод би энэ тоглоомоо хураалгачлаа. Гэхдээ би бинийгээ илүү буруутгах юм хандлага гарсан. Ер нь ингээд амьдрал томчууд бид нар хин нэгний эд зүйлийг амаар болвол яадаг вэ? Хэрэгжилж байгаа зүйлийг нь бусад хүн авъя гэх юм бол шүүл ав тий. Бид нар тийштэй. За тэгвэл одоо анхаар надад энэ асуултыг хариуллаа өгөөч. Гадаа тоглоомын дээр хүүхдүүд нь одоо бусдын хүүхдүүдийн тоглоомыг булаацдаг эсвэл хүүхдийн чинь тоглоомыг бусад хүүхдүүд булаацдаг. Тэр үед яадаг вэ? Одоо бол их тийж булаацалдаг юм байхгүй. Яагаад гэхээр нөгөө манай хүүхд чинь харьцангуй том болсон болохоор нөгөө яг хүүхд айлын хүүхдийн юмыг ингэж отоодээ авмаар байна гэдэг нас нь арай гайгүй болсон. Өөрийнхөө тоглоомоор л авч гарахад одоо өөрийнхөө тоглоомоор тоглуулаад тэгээд одоо жишээ нь хүүхэд өөр айлын хүүхэд би наадгаар шин тоглоё гэх юм бол нөгөө зөгцдөг болсон насн дээр. Тэрнээс биш арай жоохон дээх нь үед одоо арай жоохон бага байхад нь энэ төр бол хэрвээ айлын хүүхдийн юмыг булаацалдаг ч юм уу эсвэл одоо ер нь бол зүгээр би ингэж л яадаг гэсэн чинь тухайн үед нь хүний хүүхдийн юм болохоор надад чи хүний хүүхдийнх чиний юм болохоор чиний юм бол гэж л яг одоо булаацлах үед нь тэгж л ханддаг гэсэн. Чиний юм болохоор чи өгөхгүй байж болно. Мэдээж ер нь их тийм одоо өгөх дурггүй яагаад гэвэл айлын хүүхэд ингээ те шууд дураараа загнаад манай хүүхдэд тоглоомыг ингээ авах гал уйллаа ч юм уу те тэгнэ гэдэг нь надад ер нь их тийм байж боломгүй санагдаад зүгээр болохгүй энэ чинь энэ хүүхдийг авахгүй юу гэж мэгээд тэгэл авчдаг гэсэн шүү дээ. Манай хүүхэд болохоор хэрвээ одоо өөр хүүхдээ тэрүүгээр тоглох гэсэн гэж хэлэх юм бол энэ болохоор нөгөө чинийх биш хүүхдийн болохоор тоглож болохгүй гэлт гэдэг гэсэн. За тэгвэл ер нь бид нар за дийлэн хэмж одоо үгүй гэж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд цэцэгчүүд хүүхдүүд нь хоорондоо тоглоом булаацалтаа тэглэнгүүт өөрийнхөө хүүхдийг одоо нэг за чи юм хуваалцаач тий юмаа шеэр хийгээрэй гэдэг тийм байдлаас ханддаг. Гэхдээ нөгөө яг ийм үед бол би бас тэгж хэлжсэн. Одоо манад ингээ манай хүүхдийн найз ирээд тоглох гээд ингээд одоо зориод ирж байгаа шүү ураад те тэнгүүд манай хүүхэд юмаа хармалаад байдаг. Нилээн жоохон багтал та нэг хэдэн жил юм. Тэгэхэд бол би яг тэгж хэлжсэн. Айгу нэг тэр хүүхэд нь ингээд тоглох гол ингээд ирж яахт нь энч минийх энч гоё энийг хэр тоглох гэдэг ингээд байдаг. Тэгэнгүүт би нөгөө нэг одоо нөгөө найз нь гомдчих байх гэж бодоод үгүй чи ингээд найзгаа гэртээ орцсон юм чи ингээд тоглоомороо жоохон тоглуулчаач тий. Тэгээ яваад өгөхөр чи энэ тоглоомороо тоглож болох юм чи гэж бол хэлжсэн. Ер нь бол бид нэр эцэг эхчүүд нөгөө хүүхдүүдээ илүү тий өгөөмөр байгаад өглөгч байгаад юм хуваалцдаг байгаад тийм зан чанартай байгаасаа гэж хүсэж идэг штэ. Тий. Тэгээд тий хэрвээ хүүхд чинь өөрөө хүсээд тэрийгээ ингээд хуваалцж байгаа бол маргаангүй энэ үнэхээр сайхан зан чанар тий сайн зүйл. Гэхдээ өөрөө хүсэхгүй байхад нь заавал чи тоглоомоо ингээ хуваалц гэж байх нь хүүхдэд чинь өөрт нь ингээ эргэлзээг төрүүлдэг юм байна л та. Тэгээд гадаа талбай дээр ер нь ингээ сууж агаад энд бол хүмүүс айгүй их юу яд юм лээ. Найс агаарэ тэгээ хүүхдүүдтэй ингээл тоглоом булаацтал эхлэх гингүүд нь хүүхдүүдтэй сайхан харилцаарай. Тэгээд тоглоомоо хуваалцаарай гэдэг айгүй их тэгдэм байлээ. Тэгээ ер нь Монголд ч гэсэндээ ер нь тэгдэж штэ тий. Чи юу штэ за минь хүү чи дандаа л энүүгээр тоглолтын юм чинь энэ хүүхдэд тоглуулчих л та гэдэг тийм зан тийм үйлдэлийг та хүүхдэд их гаргадаг болвол
хүүхдэд нь тийм нэг эргэлзээ үүсэж эхэлдэг юм байна. Тэ? Яагаад тэгээд би энтэй хуваалцах хэрэгтэй юм? Энд чинь миний тоглоом. Тэгээ би энэ тоглоомороо тоглох гэж би авч гарч ирсэн. Тийм үү те. Тэгээ би өөр хүүхдтэй хуваалцмааргүй би тогломооргүй байна. Тэгсэн чи ээж нь болохоор чи хуваалц. Ээж нь ч юм аам ч юм те. Чи хуваа чи хүүхдэд өг гэдэг. Тэгвэл амьдрал дээр эн чинь яг тухайн үедээ ингээд юу гэдэг тухайн үедээ хүүхдүүдээ эвтэй нааштай тоглуулахын тулд ч юм уу энэ зүйлсийг бид нар хийдэг байж болох ч гэсэндээ амьдрал дээр миний эд зүйлийг те өөр хүн өмчлөхгүй. Би ч гэсэндээ өөр хүний эд зүйлийг минийх гэж өмчлөхгүй. Тэгэхээр би түрүү асуусан шүү дээ томчууд хин нэгний эд зүйлийг авмаар санагдах юм бол яадаг вэ гэд те бид нар чинь томчууд бол угаасаа асуудаг. Тэгвэл амаарах юм бол асууна үсттэй те. Тиймээ асуугаад хин нэгэн тэр зүйлийг хэрэглээд дуустал нь би хүлээн те. Тэрнээс биш зөвхөн одоо би энийг авмаар байна гэсэн шалтгаанаар би бусдын зүйлийг авах боломжгүй. Бас дээрэс нь авмаар байна гэсэн шалтгаанаар нь би өөрийнхөө өмчлсөн миний эд зүйлийг би хүнд өгөх боломжгүй. Байнга тэгээд авах боломж байхгүй те бидний хувьд томчууд бидний хувьд яг тийм байдаг штэ. Харин хин нэг нь хэрэглээд дуустал нь бид нар хүлээдэг. Хүлээгээд дараа нь дуусныхан дараагаар нь бид нар асуугаад ч би нэг ч амаар байна гэж асуугаад ч хүлээгээд ч тэр бас минийх болохгүй байж болно. Одоо хүүхд маань тулах юм бол буруу бахалтай тий чиний хэлдгээр за чи одоо бусад хүүхдтэй хамт тоглоомоо хуваалц гэж тулгах бол буруу бах. Харин ойлгуулах бол зөв юм болов гэж бодож байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэгж хүүхд маань нийгэм шүү дээ тийм ээ. Зөвхөн миний тоглоом би өөрөө л тоглоно гэд бодох юм бол хүүхд маань ганцаархнаар тоглодог хүүхд болж хувирна штэ. Тэгэхгүй харин одоо арай ойлгуулад тийм миний хүүхдийн нэг хардаа чи найзтайгаа ингээд хамтаа тоглооч ингээд найз чинь ч гэсэн ийм тоглоомтой байхыг хүсэж ин гээд одоо арай жоохон ойлгуулвал арай зүгээр юм болов уу гэж бодогдлоо. Яг үнэн. Тэгэхээр ерөөсөө л энэ дээр нэг нөгөө зарчим гарч ирж байгаа нь юу вэ гэхээр чи тэр хүүхдийн тоглоомыг авахыг хүсэж байвал эхлээд асуух хэрэгтэй. Тэгээд эргүүлээд чи өөрөө тоглоомоо хуваалцдаг байх хэрэгтэй. Яг үнэн. Яг үн шиг те яг үн шиг болохоор хинч өөр хин нэгэн хүүхэд чи тоглоомыг авах гээд очингууд хин нэгэн хүүхэд чамтай тоглоомоо хуваах бас албагүй. Тий. Хүсгүй байж болно. Дээрэс нь чи бас заавал тэр тоглоомоор тоглох гэж дайрах, заавал тэр тоглоомыг авах албагүй гэдгийг хүүхэдтэй ойлгуулах хэрэгтэй гэсэн зарчим гарч ирж байгаа байхгүй юу энэ дээр. Энэ тал дээр та хоёр юу гэж бодож байна? Тэгэхээр зөвл гэж бодож л да. Яг нэг юм бүх юмыг нэг яг зарим эцэгчүүд нөгөө юунаас бол тийм шиг нөгөө сайн хүн байх одоо тийм юу гэмдэ өвөмөр ч юм уу тийм байх үүднээс чи өгчөө чи ингэчээч аль уу гэл ингэдэг амир их тэгж ханддаг гэж магадгүй. Одоо мэдээж ингээл гадаад гэсэн тоглоомын талбай дээр хүүхэд нэг юм булангууд зөв хэлж явах хүн ч бас хоорстой тий. Өгчөөч ингэ санаа зовоод ч юм уу тий. Тиймэрхүү юм их байдаг баг. Тэр ч мэдээж өөрийнх нь хувийн юм чи хэрвээ тэр одоо хүүхэд маань үнэхээр одоо тэр хамгийн чухал тоглоом нь байлаа гэж бодоод тэрийг хуваалцах хүсэлгүй үгүй байвал тэрийг нь бас жоохон хөндлөх хэрэгтэй баг. Заавалч хүлдээ хүмүүст ингээл хуваалцаал нэг тийх шаардлага бол байхгүй гэж бодож би л. Би санаа хуваалцах боломжтой тиймэрхүү тохиолдол бол бас нэг хүүхдтэй жиптэй хүүхдэд юм аа гэдэг хэлээд байхад бас онцгой те өөрөө мэдээл одоо жишээ нь ингээл манай том хүүхэд баг хүүхэд хоёр
нэг тоглоом булаасалдгүй ч гэсэн манай баг хүүхэд нөгөө юм идэхгүй болохоор ингээд заавал ахыхаа тоглоом руу дайрдаг байхгүй юу? Тэгээл нөгөө ах нь өгөхгүй болгоод уйлаад бөө юм болно. Тэгээд ингэж би болохоор яадаг вэ гэхээр өгч болох тоглоом байвал өгчжээ. А хэрвээ өгөх боломжгүй одоо өөрийнх нь хувьд чухал ч юм уу тийм юм байх юм бол өгөхгүй байж болно л гэж л яагаад байгаа шүү дээ. Гэхдээ ихэнхдээ л манай хүүхэд баг хүүхэд авчдаг юм л да. Хүүхдүүд ер нь амар гүжүүд юм шиг байна тий. Тэгээд нөгөө нэг ингээ ууртай төрөмгий тэрүүгээрээ төрөө барайл. За тэгэл ах нь өгөхгүй бол уйлж ирээл надад одоо хандж байгаа юм. Тэгээ би яах вэ гэдэг. Гэтэ нөгөө одоохондоо яг учир мэдхгүй хэтэргээ жоохон байгаа болохоор тэгэл ахын дуу энэ чинь надад айгуу чухал болохоор би замд өгч болохгүй гэж хэлээч ойлгохгүй шүү дээ. Шууд нэг бол шууд булааж аваад цааш нуух ч юм уу цааш нь тавих, нэг бол хуваалцахаас өөр аргагүй болчих. Жоохон том болохоор л ойлгуулж өгөхгүй бол. Ерөнхийдөө бол хиний урангойгийн хийж байгаа санааг бол би бас дэмжиж байна. Хүүхэд маань хэрэг хүссэн үедээ л өөрийнхөө юмыг хуваалцах ёстой. Хэрэг одоо тэр хүүхэд одоо тоглоомны талбай дээр очиод нэг хүүхэд тоглоомороо тоглож яхад нь тэр тоглож байгаа хүүхэд тоглоомоо заавал чамтай хуваалцах албагүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй л ахаа л та тий. Тийм. Гэхдээ бас жаахан хэцүү те ер нь яг тийм зохицуулалт хийх амаргүй те яа тэгэхээр яг надтай ижилхэн боддог ээж аав тэнд хэд байх вэ те санагдчихэв. Үгүй надад л авдаг тийг санагдахгүй. Яг гэвэл энд бол тэр манд бол ялгаагүй яг эцэг эхчүүд яг хүүхдүүд нь өөрсдийнхөө тоглоомоор л тоглож идэг. Тэгээд хэрв өөр хүүхэд ирээд ингээд тоглоомоор тоглох гэвэл тэр хүүхэд зөвшөөрөл өгнө, зөвшөөрөхгүй бол өгөхгүй. Тэгээд манай хүүхэд ч гэсэн хэрв за миний хүү тоглоомоор тоглож байгаа асуу гэдэг. Тэгээд зөвшөөрөхгүй бол за зөвшөөрсөнгүй. Тэгээд миний хүү өөр тоглоомоор тоглоо. Тэгээд өнгөрчтэй штэ. Аха. Гэтэ амар харамт гэж бодож магадгүй л энэ те. Одоо жишээ нэг хүүхдэрэл ингээл одоо зарим хүүхдүүд бол зөвшөөрөл авахгүйгээр ингээд 50 центрийг тоглох гээд хэдэж штэ. Тэргүүт нь болохгүй чи минийх гэдэг юм эсвэл нэг ээж нь оролцоод надад чинь энэ ахыхын тоглоом байгаамаа гэл уйлж байлаа би нэг удаа тэгсэн штэ. Нөгөө хүүхд нь уйлаад тэгсэн би зүгээр өгөөгүй байхгүй юу? Болохгүй наа чи ахыг нь авахгүй юу? Харамч гэдэг юм уу? Одоо тэгж бодож байгаа. Амар сүртэй харамч гэж бодсон. Харин тэгсэн баг те. Манай энд бол тохиолддог. Манай нөхөр ярьсан байхгүй нөгөө хоёр хүүтэй гам тоглоом орсон чинь манай баг хүү нөгөө машинтайгаа явж исэн. Тэгээ ингээд тоглож исэн чинь нэг жоохон хүүхд ирээд тоглох гээд байсан. Тэгээд нөгөө нэг манай баг хүү өгөхгүй байсан болохоор дэрэг манай нөхөр хэлээд өгөхгүй гинэ манай хүү гэсэн чинь тий нөгөөх нь бүр ингээд өрөвдмөр хараад өөрийнхөө тоглоомыг авчирч өгөөл солих гэж үзээд янз болсон гэсэн. Тэгээ манай баг хүү өгөхгүй болохоор чинь зэрэг манай нөхөр ямар чи нэг хуваалц гэлтэй нэж тэгэл орчиж байгаа юм чинь. Тий. Тийм басдаг. Би бол хүүхэд уйлал те надад хүртэл ирж хэлж байгаа хгүй эн чи юмаа шеэрлэхгүй штэ гэд. Тэгэнгүүт би болохоор одоо ингээд шууд хүүгээсээ гойдаг л та миний хуваалцчихгүй миний жаахан тоглож аваад өгчий гэж энэ хөө гэдэг байгаа хгүй те. Тэгэхээр энэ дээр нэг жоохон тийм зөрчилдөөн гэх юм гараад байдаг юм шиг санагдаад байна. За тэгвэл дараагийн сэдв гэх юм да тийм. Хэрвээ яг ийм зүйлс танай хүүхдүүдэд болон танд тулгардаг болоод энэхүү асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг тал дээр хэдэн 4 5 6 зүйлсийг бэлдсэн байгаа. За. Хамгийн нэгдүгээрт нь одоо найз нь ингээд тоглоомоо хуваалцах дургүй үед тэгээ хамтдаа ингээд
чи хамт тоглоё гэж хэлээд үзтээ гэдэг ч юм уу. Тийм байдлаар ингээд асуудлыг өмнөөс нь шийдэж өгөх хэрэггүй юм байна. Өмнөөс нь шийдэж өгөх хэрэггүй. Аль болох хүүхдүүдэд те өөрсөнд нь хугацаа буюу өөрсдөр нь шийдвэрлэх тэр цаг хугацааг гаргаж өгөх хэрэгтэй юм байна л да. Та хоёрын түрүүнээс хойш ер нь та хоёрын яриад байгаа баримтлагдаг зарчим яг энэ тал дээр баримтлагдаг зарчимтай ижилхэн байгаа те өөрсдөр нь шийдвэрлэхийг шийдвэрлэдэг гэдэг. Тийм. Гэхдээ ер нь бас ихэнх хүүхдүүд угаасаа тоглоомоо хуваалцах дургүй байдаг те. Миний тоглоом учраас те. Тэгээд түрүүнээс ярьжсэн шүү дээ ингээд маш олон өөр тоглоомын сонголтууд багт чинь зөвхөн яг агаагийнхаа барьж авсныг л тоглох гэж дайрдаг гэж хэлжсэн те. Энэ бол угаасаа бүгд болгоны зан юм байна. Тийм баха. Тэр хахад би яг ганцаар тоглоом булаацалдаг нь ерөөсөө хүүхдийн зан гинэ. Тэгээд ингээд өөрт тохиолдсон нэгэн жишээг хэлэхэд саяхан бит хоёр тоглоомын талбай дээр би хоёр хүүхдтэйгээ тоглуулж ийсэн. Тэгсэн чинь нэг юм за тэр одоо 4 байна уу 5 ийм савлуур байсан. Тэгсэн чинь яг нэг савлуурн дээр нь тэр савлуурууд бүгдээрээ юм хүнтэй хүүхдүүд тоглож исэн чинь манай хүү би савлуурн дээр тогломоор байна гэд ирсэн байхгүй юу. Тэгэхээр би за чи хүлээж агаад аль нэг хүүхэд нь ингээд тоглоод дууссныхан дараа очиод тоглоцгоо гэхгүй юу. Тэгсэн чинь нэг хүүхэд тоглож дуусаагүй гэхдээ төр зур нөгөө тоглож байгаа төр боссон байсан юм байна л та. Тэр үед манай хүү босоод тоглоод дуусчих гэж ойлгоод. Тэгээд очиод нөгөө савлуурыг авах гэсэн чинь нөгөө хүүхэд болохоор буцаж ирээд үгүй би наач сууж ирсэн ингээд. Тэгээд тэнцээ нэг юм хоёр хүүхдүүдийн хооронд маргаан өсөж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь яасан бэ гэхээр манай хүү болохоор бас бууж үгүй би энэ дээр тоглоно гэд бүр ингээд шаар. Савлуурнаасаа тэр хоёр ингээ хоёр талаас нь тавьчаад булаачлаад байхгүй юу бүр уйлаад ойрлоод тэгэнгүүт би шууд гүйж очиод за миний хүү энэ хүүхдээ ингээ тоглож дуусаагүй байсан байна. Чи өөр тавлаар гарахаар тоглолцгоо гэсэн чи манай болохоор үгүй гэд шууд дайраад тэгсэн чи анаа нь босож өгч байгаа. Яг үл чи энэ дээр суу гэд анаа нь өөрийнхөө савлуурыг өгсөн чинь хүртэл тоохгүй үгүй би яг тэн дээр суу гэж дайрсан. Би бүр дайраад би дийлээгүй байхгүй юу. Би бүр ингээд үгүй эн чинь чинийх биш гэд ингээ харагдаж би хэлж үзэж байгаа. Тэгээ тоохгүй тэг бүр орилоод уйлаад ангуут нь нөгөө хүүхдээ ээж нь бас ингээд ирсэн зогсож байгаа. Нөгөө хүүхдээ ээж болохоор яг саяны энэ дээр ингээд ярьж аачлан тэр угаасаа л нөгөө төрүүлж тэр тоглоомыг тоглосных нь давуу тал болчихж байгаа шүү дээ тий. Тэр савлуур болоод яа тэгэхээр хинийх нь ч биш зүгээр яг дундын өмч учраас төрүүлж очиж сууснаа илүү давуу хэрэгтэй. Тэгээд би болохоор хүүхдээ наатлаас нь чи болохгүй наа чинь энэ хүүхд ингээ сууж исэн гэд тэгээд би ерөөсөө дийлээгүй. Тэгээд дийлээгүй нөгөө хүүхдийг ээж нь аваад явсан байхгүй юу. Тэгээд надад энэ дээр айгүй хэцүү санагдаад гимшилтэй санагдаад надад яагаад тэгэхээр би л авдаг гэдэхгүй. Чиний оронд бол гимшихгүй юм байна. Ягаад гэвэл нэгдүгээрт тэр хүүхд чинь угаасаа босоод явсан. Тэр хүүхдийг босоод явсан л тий. Үнэч ч гэсэн бас тэгдий. Одоо хэн төрүүлж суусан тэгэл хойчин гэсэн үг гарч ирдэг аахгүй. Тэгээд чи босоод явсан юм чинь яах юм ингээл тэгэж штэ. Тэгээд тийм болохоор зэрэг нэгдүгээрт бол тийм тэр хүүхд угаасаа босоод явсан. Буцаж ирэхийг үгүйг нь мэдэхгүй байсан штэ. Тэгээ хоёрдугаарт болохоор зэрэг чи зүгээр орхичих ёстой байсан байх гэж бодож байна. Тэгээд орхичоод тэгээд тэр хоёр хүүхдүүд өөрсдөө танай хүү чинь тэр хүүхдтэй өөртөө юу яагаад шийдээд тэгээд хэрв танай хүү чинь үнэхээр хоцсон бол чи ч гэсэн заавал гэмшиг шаардлагагүй яагаад болохгүй гэж нэг хэвд яагаад танай хүү чинь угаасаа тэгээд хожиж байгаа юм чи тэгээд болохоо штэ гэж бодно. Тийм үү тий. Яагаад би хүүхдтэй сайн хэлж ойлгуулаагүй. Би хүүхдээ одоо юмаа хуваалц ч юм уу эсвэл
бусдын тоглож исэн юмд ингэсэнгүү гэж би хүүхдтэй сайн хэлж өгөөг байна. Гэсэн байдлаар би хандсан байхгүй юу. Тэгээд за яг хөө тэрийг бол би бол ингэж бодоо. Яг тоглоомны талбай дээр болвол сургаж заах хэрэггүй байх гэж бодож байна. Нөгөө бусад хүүхдээ хажууд харин гэртээ болоод ярьж хэлээд те одоо миний хүү одоо нөгөө хүүхд чинь бас тоглохыг хүсдэг штэ. Одоо чи чамаад ингээд одоо тоглохыг хүсэж байгаасаа ижиглэн яг тэр хүүхэд яг тэр ижиглэн ингээ хүсэлтэй байсан штэ гэд тэгдэг ч юм уу те. Эсвэл янз бүрийн номнууд байдаг штэ те. Одоо share хийгэрэй гэдэг ч юм уу тийм номнууд байдаг. Тийм номнуудаас уншиж өгдөг ч юм уу те. Ингээд чиний гарда хүүхэдтэй ингээд хуваалцгаар зэрэг чамд өөрч чинь ингээд ад жаргал өгж байгаа зэтэй ч гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү маягаар жоохон тайлбарлаж өгөө те. Хин үгэнд тэр харин тэр түүнээс илүү их ад жаргал аавна. Хин өөртөө хураад тэр харин ч өстой бусдаас хамгийн бага ад жаргалтай байна гэдэг тиймэрхүү одоо номнууд ч байдаг штэ. Тиймэрхүү юмнуудыг яг хөө тэгээ ингээ уншиж өгөөч ч юм уу ярьж өгөөд яахан бодвол жоохон ойлгоо. За яг хөө ерөөхдөө бусдын төлөө юм хийх чинь өөрт маань бол те илүү их ад жаргал одоо буян хороавал илүү их одоо ад жаргалтай байдаг гэж ярьдэн штэ тий. Тиймэрхүү маягаар л зааж өгд юм уу гэж бодож байна. Тэрнээс яг тоглоомны талбай дээр бол хэрэг хүүхд чинь өөрийнхөө зүтгэж байгаа бол тэгээд орхих хэрэгтэй гэж бодож байна. Би бас яг юу яагаад үлдээ зөв цаа өөртөө бас тэгж бодоодсэн байна. Яагаад юм бэ? Яг яах юм бол энэ үед гэж би яг бодоод өнгөрч ирсэн. Тэгээд энэ талаар нөгөө ингээд шаад нэг жаахан судлаад ингээд ирсэн чинь арга замнууд яг ийм байдалд яах вэ гэдэг тийм талаар жаахан юутай болж ирсэн баггүй. Тэгээд яг хүүхдүүд ингээд тоглоом булаацлах үед бол хүүхдүүд тоглоомоо булаацлах үед бид нар болохоор хүүхдүүдэд хараад өөртөө бас ингээд сандарчтэй юм байна л да. Яа одоо яагаад ингээд булаацлаад яагаад ингэж вэ гэдэг ингээд өөрөө сандраад ихгүй айлуулах таймнаар тий одоо яг хичээл заах сайхан мөч ирлээ гэж хүлээж авах хэрэгтэй юм байна л да. Өөртөө маш таймнаар тэгээд хэдийгээр тий хүүхдтэй хэлээд заагаад үр дүн нь ямар ч байсан гэсэн юутач таны хэлжсэн үг хүүхдэд чинь их бага хэмжээгээр үлдэнэ. Тэгэхээр энэ хэлээд ойлгохгүй биш гэдгийг хэлхийн зүйтэй ах. Тэгээд дээрэс нь нөгөө айлуулах угаасаа нийгэмшүүлэхтэй айлуулах гэрээсээ гаргаж олон хүүхдүүдтэй тоглуулж тэгж нийгэмшүүлэх хэрэгтэй юм байна л да. За дараагийн асуудлыг шийдвэрлэх хоёрдугаар алхам бишээ хоёр дахь зүйл нь болохоор бид нөгөө хүүхдүүдээ өгөөмөр агаасаа өглөгч аасаа юм хаалтдаг агаасаа гэж хүсдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд яг шууд хүүхэд угаасаа тийм болдоггүй. Шууд л амарлаг юм хуваалцаал ингэдэггүй. Тэгэхээр өглөгч болоход нь бид нэр хугацаа өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь эцэгчүүд бид нэр өөрсдөө хүүхэдтэй бусдад юм хуваалцж байгаа тэр илдэг хандж байгаа найрсаг өглөгч байгаагаа үйл хөдлөлөөрөө үлгэрлэж харуулах хэрэгтэй байд юм байна л да. Энэ дээр бас нэг жишээ нь болохоор манайх шинэ газар ирээд удаагүй байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд хүмүүс ирээд яг ингээд нэг давхарт болохоор хүмүүс айгүй энүүгээр ингээд явдаг. Тэгээ хүмүүс явангууд манад дэрж ирээгүй ч гэсэндээ хүмүүс хажуугаар яваал ангууд нь орооч гэж тэгдэг байхгүй юу. Тэгэл ороод ирэнгүүт нь юу ягаал тавгийн эдэмтэй амсуулаад тий ийшээс юм уу гэж ингээд айгүй тэгдэг байхгүй юу. Бүгдээр тэгээд тэгсэн чинь сүүлдээ нүгээр явсан баг хүн болгоныг нөгөө манай өгт цогоор хараад дуудаад тэгээд хөрөгтрүүхээгүй гэж хамаг юм барайл хүн ирэнгүүтэл нь тэгээд амар ингээд дайлаад идэг. Тийм ч гэсэн яа.
яг үүнтэй ижилхэн одоо бид нэр өөрсдөө илгэрлэж хэрвээ та өнөхөр хүүхдээдээ найрсаг өгөөмөр юу гэх юм хуваалцдаг байлгахыг хүсэх юм бол өөртөө бас үлгэрлэх нь зүгээр юм байлээ гэж би бодсон. За тэгээд бас дараагийн зүйл нь болохоор ер нь юу те бид нарын томчууд бид нар бол хин нэг нь за айгуу гой сүүлийн үеийн загварын одоо iPhone 11 дээр явж байгаа те. Хамгийн сүүлийн үеийн iPhone 11 ингээ 3 камер намиртай те. Тийм учраас би авчлаа. За тэгээд за та хоёр заяа авчлаа. Саяхан аваад удаагүй шинээрээ байгаа. Тэгсэн чинь тэр утсаа та хоёр ер нь ингээл те гадаа тоглоомын талбай дээр байгаа танихгүй хүнд ер нь замаа мачи төр хэрэглгээд өгч чадах уу? Танихгүй хүнд бол өгөхгүй. Гэхдээ яг нэг тусламж хүссэн хүнд бол өгч болно. Одоо юу агаад утсаар ярих гэсэн гингүүд нь за тэг гээд өгч болох юм байна. Утсаар ярих зүгээр нэг 30 минут хэрглэжээд өгөө гэдэг үл ингэж өгөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий яг үүндээ ижилхэн түрүүний хишээгч бас хэлсэнтэй хүүхдээ та юу гэлээ хүчлэх хэрэггүй гэж хэлсэнтэй. Яг тийм байгаад байгаа байхгүй. Хүүхдээ шахаж хүчилж шаардах ерөөсөө хэрэггүй. Тэгээ тэр хүүхдийн чинь хувьд тухайн тоглоом нь одоо бидний хувьд бидний өмчтэй гар утас миний өмч ноутбук миний өмч гэдэг шиг би тэрийгэ хүнд маа гэд би хэрэгэл гэд би тэр болгон амир шин өөрийнхөө дуртай тэр юмаа би өгч чадахгүй шиг хүүхдийн хувьд тоглоом нь өөрийнх нь өмч байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр өмчөө хөдөлж ч гэсэндээ бас тэр болгон одоо шин дээр нь за үгүй ядаж те эсвэл бол саяхан өчигдөрхөн авсан тоглоомоо ч юм уу уудатлаа тоглож амжаагүй байхдаа ч юм уу те ингээд хин нэгэнтэй хуваалцах өгөх дургу байж болно. Тэгэхээр үүнийг чи хуваалцчихаа гэхээ бүр шууд тэгэж шахаж шаардаж инхийнхээ оронд ядчил чи хуваалцахыг хүсэж гин үү? Чи түүнтэй хуваалцахыг хүсэж гин үү гэдэг хүүхдийнхээ хүслийг асуух нь чухал юм байна. Яа дараагийн хүсэхгүй бол хүлээж зөвшөөрөх ёстой л гэсэн үг биш үү тийм. Хүлээж зөвшөөрөх шахаж шаардах ерөөсөө хэрэггүй гэсэн. За дараагийн зүйл нь болохоор бас гэхдээ ер нь саяныхтай жаахан төстэй байж магадгүй. Хүүхдийн одоо нэг их тэгээд хүүхэд хуваалцахгүй гэх юм бол тэр чинь хүүхдийн өөрийнх нь шийдвэр учраас тэрийг нь бид нэр хүндлэх ёстой. Одоо нэг бид нэр ингээд тоглоомоо хуваалц гэд хэлэхдээ ах эгчтэн ч гадаа өөр бусад найзуудад нь ч бай ингээд хуваалц гэд хүчлэхдээ хүчилж байхдаа бид нэг том алдаа гаргах юм байна. Тэр нь юу вэ гэхээр одоо түрүүнээс л хойш яриад байгаа тий юу гэм бусад хүмүүсийн аав ээжт нь одоо сайн хүн болж харагдах гэж юм уу тий тайвшрах гэж юм уу эсвэл өөрөө хүүхдээ өглөгч болгож хүмүүжүүлээгүү дээ санаан зовсондоо ч юм уу тий хүүхдээ тоглоом ингээл за чи хуваалцчаа гэдэг за юу сүртэй ингээл шууд аваад өчтдөг. Тэгээд энэ бол бид нар мэдхгүй ч гэсэндээ хүч хэрглэж байгаа явдал гинэлтэй. Хүүхдээ тийм байх шүү. Тэгээд хүүхдээ бол хүч бол хүч. Хүч хэрглэсэн сад энэ чинь хүч. Тэгэхээр ямар бодол нь үлдэх вэ гэхээр тэр чинь ууг нь бид нар сайн хүүхдээтэй нэг бусадтай юмаа хуваалцдаг ийм сайн зорилгын төлөө уулын бид нар тэрийг ингэж аваад хүч хэрглэжлээ штэ тий. Гэтэл тэр нь бол хүүхдэд зорилго нь хамаагүй байт юм байна л да. Хүч л бол хүч хэрглэсэн. Тэр тийм шүү. Тэр бол булаасан. Тийм болохоор хүүхдэрээ өөрөөр нь одоо нөгөө шийдвэрийг гаргуулахын оронд шууд ингэж хүч хэрглэж ийн гэдэг нь хүчтэй байх юм бол ер нь би бусдын юмыг булааж авч болдгийм байх гэсэн бодлыг бид нар төрүүлэх боломжтой тийм нөлөөтэй юм байна. За дараагийн зүйл нь болохоор
За гэхдээ энэ ч гэсэндээ ер нь өмнө дээр дурддагсан хэдүүлэнгийн ярьсан зүйл өмчлөх мэдрэмжийг нь үгүй хийж байгаа тай ажиллахын зүйлтэй бид нар өөртөө ч гэсэндээ юмаа ингээл хуваалцдаггүй өөрсдийнхөө гоё үнтэй нандин цуглуулгатай байж болно шүү дээ. Тэр цуглуулгаа бид нар бусдад хуваалцах дурггүй хуваалцдаггүй мөрчлөө хүүхдээсээ шаарддаг нь бол энэ шудраг бус байх юм аа. Тэгэхээр гол өнөөдрийн юу маань болохоор зарчим маань бол хүүхэдтэй өөрөө шийдвэрлэх боломжийг нь олгоно. Дээрэс нь тэр боломжийг олгоод хүүхдийнхээ гаргасан шийдвэрийг нь бид нэр хүндлэх хэрэгтэй байна. Тэгээд бас чи заавалчгүй аль нэг хүүхэд нь тоглоомоо өөр хинэгэндээ заавал хуваалцах албагүй. Тэгээд нөгөө хүүхэд нь ч гэсэндээ хин нэгний тоглоомыг чи заавал авах албагүй гэдгийг өнөөдрийн гол хэрэгсэл маань байна. Хэрвээ тэ өөрийн чинь тоглоом болвол ер нь тоглоомын эзнээс бид нэр зөвшөөрөл авах хэрэгтэй. Хүүхдүүд маань зөвшөөрөл авахыг бид нэр заах хэрэгтэй юм байна. Харин тоглоомын эзэн болохоор тоглоомоо өхөөс татгалзаж болно. Татгалзах хэрэгтэй. Яагаад гэхээр тоглоомын эзэн давуу эрэхтэй. Чиний хувьд ч гэсэндээ чи тоглоомоо өгөх хэсэг нь чиний шийдвэр. Тэгэхээр чи тоглоомын эзэн учраас бас л чи давуу эрэхтэй гэдгийг хүүхдэд ойлгох хэрэгтэй юм болов. Харин одоо түрүүн тайлбарт өрцөн дундын тоглоом гэдээсэн шүү дээ. Дундын тоглоом буюу гадаа байгаа тоглоомнууд ч юм уу те. Тэд нар бол яг хэн төрүүлж авснаа л давуу эрэхтэй буюу төрүүлж авсан хүүхдийг тоглож дуу чинь хэлэх ёстой гэдэг зүйлийг бид нөх хүүхдэд заах юм бол энэ нь арай хүн болгоо яг иймэрхүү зарчмаар ер нь хүүхдэд заах юм бол нэг тийм асуудлаа хэлбэр шийдэх юм боломжтой байх юм болов гэж харлаа. Подкастыг энэ дугаараа энэ бүрийг өндөрлөе. За баяртай.